Танд сэтгцэн эрүүл мэндийн зөвлөгөө тусламж хэрэгтэй юу? Сэтгцэн эрүүл мэнд гэж юу вэ? Сэтгцэн эрүүл мэндийн тухай хуулийн тодорхойлсноор хүн сэтгцэн эмгэхгүй байхын зэрэгцээ нийгэм болон хүрээлэн байгаа гадаад орчинтойгоо дасан зохицож хэвийн амьдрах, ажиллах, суралцах, нийгэмд зохих байр суурь эзлэн хувь нэмрээ оруулж чадах үз байдлыг хэлдэг. За сэтгцэн эрүүл мэнд гэдэг нь бол 3 хүчин зүйлээс бүрддэг. Нэгдүгээрт нь бол сэтгэл зүйн хүчин зүйл, хоёрдугаарт нь биологийн хүчин зүйл, гуравдугаарт нь бол нийгмийн хүчин зүйл гэсэн ийм 3 хүчин зүйлээс бүрддэг. За энэ 3 хүчин зүйлийг аль нь доголдохгүй байх юм бол энийг сэтгцэн хувьд эрүүл байна гэж үздэг. Энэ 3 хүчин зүйлийн аль нэг нь өөрчлөгдөж, аль нэг нь доголдсон тохиолдолд бол сая сэтгцэн хувьд бол тулгымцсан асуудалтай, өөрөөр хэлбэл завсрын эмгэгийн анхны шинжүүд илэрч байгаа. Энд бол стресс, бухимдал, айдас, түгшүүр, нойргүйдэл эдгээрийг урьдчилан сэргийлэхийн тулд ямар арга хэмжээ авах вэ гэхээр ер нь сэтгцэн эрүүл мэндийн боловсролыг хүн болгон эзэмшсэн байх ёстой. Сэтгцэн эрүүл мэндийн боловсролыг эзэмшсэн байх тохиолдолд бол хүн бас өөрөө яаж тэр стрессийг тайлж чадах вэ? Өөрөө яаж тэр бухимдал, айдас, түгшүүрээс өөрөө өөрийгөө ангижруулж чадах уу гэдэг нь бол нэг номерт байгаамаа. Та сүүлийн 6 сарын хугацаанд сэтгэл зүйн байдлаа доорх асуултанд хариулж тодруулна. Нэгдүгээрт сэтгэл танд дүгшиж зовнил мэдрээд байна уу? Хоёрдугаарт ирч хүчгүй болсон мэт сордож байна уу? Гуравдугаарт ганцаардаж бусдаас сухтах мэдрэмж төрж байна уу? Дөрөвдүгээрт ой тогтоолт анхаарал төвлөрөл сулраад байна уу? Тавдугаарт гэр бүлийн болон хамт олонны харилцаа таарамжгүй байна уу? 6 дугаарт нойргүйдэх, хитэх, идэх эсвэл идэх зуршилгүй болоод байна уу? 6-аад нойргүйдэх, хитэх, идэх эсвэл идэх зуршилгүй болоод байна уу? 7 дугаарт биеийн болон бэлгийн үчирхийлэлд өртсөн үү? 8 дугаарт арх уух, тамхи татах, мөрөөдөд тоглох, цахин тоглоом зэрэг буруу зуршилтай юу? Эдгээр асуултанд нэгээс дэш тийм гэж хариулсан бол танд сэтгцэн эрүүл мэндийн тулгамдсан зайлшгүй шаардлагатайг илэрхийлж байна. За сэтгцэн эмгэг гэдэг нь бол нэлээд тийм өргөн хүрээний том асуудал. За энэ болохоор дотоод гадаад гэсэн ийм шалтгаануудаас үүсдэг. За дотоод шалтгаан гэдгийг бол нарийн гүйцэд хүртэл тийм судалж амжаагүй байгаа. Гадаад шалтгаан гэхээр янз бүрийн хүчин зүйлүүд байгаа. Эмгэгтэй байна уу буюу гэдгээ бол сэтгцэн эмчид хандаж ээж сая энийг бол оншилж мэдэж эмчилгээ хийх шаардлагатай. Сотруулах хундааны хэрэглээ болон түүнээс үүссэн эрүүл мэнд нийгмийн амьдралд учирч байгаа хор хөнөөл нь Монгол улсын тулгымцсан асуудлын нэг нь болж байна. За ирж байгаа хүмүүсийн хувьд бол төрөл бүрийн хүмүүс ирж байна. Хамгийн их ирж байгаа нь бол архины асуудалтай хүн байна. Дараагийнх нь бол дэлгэцийн донтой хүмүүс ирж байна. Тэгээд тэрний дараагийнх бол бас сэтгэц нөлөөт эм бодис, мансуурах бодисонд хамааралтай болчихсон ийм хүмүүс ирж зөвлөгөө авч байна. За бас өтлөх насны нойргүйдэл дээр нь бас солиорлын байдалтай хүмүүс ирж их үзүүлж байна. Танд болон таны ойр дотныхийн нэгэнд архитан согтуурах зан үйлийн эрсдэл байна уу? 1 жилийн хугацаанд архины хэрэглээгээ үнэлнэ үү? Нэгдүгээрт та согтууруулах хундааны хэрэглээгээ багасгая гэж бодож байсан уу? Хоёрдугаарт таны ойр дотны хүмүүс хэтрүүлээд байна гэж сануулж байсан уу? Гуравдугаарт би хэтрүүлээд байна гэсэн гэмшил танд төрж байсан уу? Дөрөвдүгээрт та согтууруулах хундаагаар шараа тайлж байсан уу? Дээрх сорилт нэгээс дээш тийм гэж хариулсан бол гэр бүлд зөвлөгөө өгөх, шидэд төлтөвд хандаж сэтгцэн эрүүл мэндийн зөвлөгөөнд өн төлбөргүй хамрагдаарай. Сэтгцэн эрүүл мэндийн үндэсний төв нь 2019 оны 2 дугаар сараас эхлэн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран ажиллаж энэ дээрх үйл ажиллагааг зохицуулж байгаа нь бол өнөөдрийн тулгымцсан асуудлыг шийдвэрлэхэд бол асар их хувь нэмэртэй ажил байна гэж миний хувьд бодож байгаа. Гэр бүлийн зөвлөгөө өгөх, шидэд төлтөвийн байршил, Сүхбаатар дүүрэг 8 дугаар хороо, Төрийн өмчийн 11 дугаар байрны 102 тоот. Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар.